Hi. За сайн байцгаана уу? Манай 20 настай Dinos Solutions podcast-ны маань 6 дахь зочин хүрэлцэн ирсэн байна. Энэ удаагийн зочноор Eukaryan. За Eukaryan маань хүрэлцэн ирсэн байна. Гэтэ Instagram-ийнхаа нэр нь те. Гэтэ бид нарт өөрийгөө танилцуулж уу. За сайн байна уу? Намайг Оюун Наман гэдэг. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн шүдний эмчээр сурдаг. Шүдний эмчийн чиглэлээр сурдаг. Оюун Наман гэдэг нэртэй байж яхаар ийм Instagram нэртэй юм бэ? Eukaryan те. Өөрөө нэг гоё зүг үлээдэг өгөөч. Eukaryan. Eukaryan гэдэг нь болохоор нэг латинаар жинхэнэ бөөм гэсэн утгатай. Яагаад тэгж нэрлсэн бэ гэхээр нэг 3 жилийн өмнө Ешт бэлдэж хахад нэг Тэмүүлэнгийн биологи гэдэг ном байдаг байсан. Тэр номон дээр Eukaryan гэсэн байж харна. Instagram-ын маань нэг тэнэг гэсэхгүй принцесстэй. Тэгэхээр за ер нь Eukaryan болгочихъя гэдэг. Тэгээд Eukaryan болгосон. За юу идэг хүн бэ гэхээр ангаах суралцдаг ч гэсэндээ манай сонирхлоороо дизайн хийдэг. Тэгээд Instagram тэрнээс гадна өгсөн заас гээд бас нэг аккаунт ажилладаг те. Тэгээд яагаад өгсөн заас гэж нэрлсэн тухайгаа ярьж эхлэв. Тэгээд бас яагаад дизайн хийх туртай юм бэ нэмээс асуучих за. Анх би нэг 3 жилийн өмнө утсан дээрээ зураг янзлдаг байж байгаад утсан бүр iPhone 5. Тэгээд нэлээд тэр нэг янзлал гэсэн янз бүрийн туториал үзэл ерөөсөө хүмүүсээс асуудгүй. Тэгээд байж байгаад өмнө жилээс ээж надад нэг том PC авч өгөөд тэгээд тэрэн дээр Photoshop татаад Adobe Premiere татаад ер нь Adobe бүх програмуудыг баг-багаар сураад тэгээд одоогоор хамгийн сайн байгаа нь Photoshop байгаа. Тэгээд жижиг сажиг коллеж хийж эхлээд ер нь зураг янзлж эхлээд нэг 3 жил болж байгаа. Тэгээд өчтөр клипээ цацсан Ахны клипээ үл гидэн авсан байх нэг амар сонирхолтой клип билээ. За клипнийхаа тухай яриа. Яагаад өгсөн загас? Нөгөө нэг Eukaryan гэдэг аккаунт дээр маань ингээд хүмүүсний хувийн юмтай минь янзлсан зургууд ингээд холилдоод тэгээд за ер нь ингээд нэг зураг янзлах аккаунт нэр гаргая гэж нэрлээд тэгээд өгсөн загас нь болохоор зүгээр загсан зураг жоохон дуртай. Тэгээд загас гэхээр болтгоо тэгээд нөгөө нэг Instagram-ын нөгөө болохгүй тэгээд өгсөн загас дээр яг таарад тэгээд өгсөн загас. Чи загсан дуртай юм бол яагаад засаа болчихоо. Зүгээр чи үхээд сэрсэн загс юм өөрөө. Чи басаараа өгсөн загас гэдэг. Бас байж чадвал юм тий. За клипнийхаа тухай тэд нар чамруу өөрсдөө холбоо барив уу яав юм? Өөртөө холбоо барьсан. Нэг өдөр усанд орж исэн чинь надад нэг мессеж request ирээд тэгээ мессеж request-ийг үзсэн чинь 7 September гээд Playtime-д оролцож байгаа хамтлаг байсан. Тэгээд тэр хамтлаг маань над руу битсэн байсан. Сайн байна уу? Чиний ингээд янзсан зургуудыг үзсэн. Чи манай клипийг сонирхолтой байна уу гэд. Тэгэд би өөр ингээд зураг янзлдаг байж хаад клип хийх ер нь сонирхолтой байсан. Энэхээс надад гэж холбогдохгүй байсан. Тэгээд өөрөө жижиг сажиг бичлэг хийдэг байж хаад тэгээд 7 September хамтлаг намаа ингээд холбогдохоор шууд тгийгээд тэгээд 7 хоногийн дараа баха уулзаад тэгээд шууд маргааш нь клипээ хийсэн. 2 удаа уулзаад тэгээд клип маань дусал гэдэг нэртэй байсан. Тэгсэн чинь хотод ерөөсө бороо ороогүй. Тэгээд өөрөө борооны бичлэг татаад янзлаад ингээд байнаасаа ингээд дусал өөрөө гаргаж үзээд ерөөсө болохгүй. Тэгээд яаж игээд тусгасаа өчтөр клип хийсэн баа. Зураг авалтын чи хийгээд эдитийн нас өөрийгсөн гэсэн үг тий? Зураг авалтанд нь хамт явсан. Зураг камер ингээд байрч авсан хүн нь өөр. Чи бас өөрөө хийдэг дистэнээр орсон мэт. Тий. Нөгөө нэг хамтлаг маань 4 гишүүнтэй. Тэгээд 2 нь начиг байсан байхгүй юу? 2 нь начиг. За тэгсэн чинь 2 нь начиг өстэйсэн. Тэгээд би өөрөө ингээд дуунаас нь ингээд бинийх юм ойлгоогүй. Чи яагаад ингээд дууга ингээд юу бодож дууга хийсэн бэ гэсэн чинь миний хайртай охин ингээд солонгос намайг орхоо явцсан. Тэгээд би тэрийг бодож хийсэн гээд тэгээд чи нэг охин байх хэрэгтэй юм биш үү гэдгсэн чинь тэр манай дөрөвт охин байгаагүй. Тэгээд тэр дөрвөө яг ингээд энийгээ зогсоохоор яг мотив шиг харагдаад. Тэгээд за та дөрөв салаад энэ тийм зогсоод гээд тэгээд охин хэрэг болоод
Тэгээ би өөрөө охин байсан болохоор тэгээд өөрийгөө бичсэн. Тэгээ өөрийгөө оруулаад тэгээ 4 бандтай нэг охинтой тийм клип байна. За видео эдит хийхэд хэр удаан хугацаа зарцуулав? Зүгээр харахад болохоор ингээд нэлээ их чиний хүч хөдөлмөр орсон юм шиг зүгээр нэг видео таслаад нийлүүлээд байх биш те. Амар им график юмнууд орсон юм шиг харагдчихлээ. Янзлахад болохоор би яг 1 сарын хугацаатай хийж өгсөн. Гэтэ нөгөө нэг яг ингээд эхний баг 3-7 хоногч хам яаж хийхээ ойлгохгүй, юу хийхээ ойлгохгүй. Тэгээд явж байгаа сүүл рүүгээ жоохон судалгаа хийгээд тэгээд яг клип болохоор яг 2 хоног багтаагаад нойргүй сууж аваад хийсэн. Судалж ийсэн аа юу? Тийм судалж байгаа шууд тэгээд. Ер нь бол клип нь 5 минутын клип байсан шүү дээ. Аа 5 минутын клипийн зураг авалтыг яг нэг өдөр хийсэн үү? Ер нь хэр удаан хугацаанд зураг авалтыг хийсэн бэ? Зураг авалтаа болохоор эхний өдөр нь нэг 5 цаг явж бичээд. Тэгэд би анх уулзахдаа болохоор айгүй хөөрөөд ямар ч тийм найруулга байхгүй. Тэгээд шууд чи энэ зогс гэдэг тэгээд шууд хүмүүсээрээ бичүүлсэн. Тэгээд дараа нь бас нэг найруулга бас байгаагүй. Тэгээд ер нь л юу яасан. Хитүү бүдэж жаад зөндөө олон хүмүүсийг ингээд харж байгаа. Тэгэж хийсэн. За чамайг амар илэрхийлдэг юм чи ингээд чиний Instagram уусаад байдаг. Би бол энэ хүний крашлдаг. Яг үндэ амар дагаад байна удаж байгаа. Зураг моргийн амар надад таалагддаг. Тэг чи яг яагаад тийм төрлөөр зураг морыг янзлах болов? Одоо чи экспол тэр янзлдаг зурагнуудаараа юу илэрхийлэх гэж оролдсон. Амар сонирхолтой байдаг байхгүй юу? За би бол юу ч илэрхийлэх гэж оролддгоо. За. Ингээд одоо жишээ нь гадаа явж байгаа байшингийн зураг аавна. Байшингийн зураг авангуудаа өөрөө ингээд би цанаасаа ингээд тэр ботчдөг байхгүй юу? Араас нь ингээд нүд гаргаад ирж болох юм байна да. Премьер руу оруулаад нүдээ анивчуулж болох юм байна гэд тэгээд ингээд цанаасаа ингээд гараад ирдэг. Төсөөлөлд оруулаад. Нэг амар ингээд хүмүүс сургаал мургаал хайрлаа гэж бодчих зураг явуулж байгаа. Яагаад харин гээд яг тийм юм бол эсвэл чи яг дуртай кино ч юм уу тийм юмнаас ч ингээд би болсон юм болов уу? Ямар сонир яг тийм хийж хийсэн юм бол анх Instagram-аас л болсон юм болов ер нь харж байгаа л нэмэтгэд янзлдаг болоод тэгээд юмудаа сайжруулаад тэгээд сайхан мэргэжлийн камер барьж утсан гоё юм билээ. тэгээд талбай дээр зурагч болсон байсан тийм. Гүйтээ. Одоо манай экрэм нь одоо хэдэн настай байлээ? Ер нь 3 жилийн өмнөөс ахуулаад яг юу аж эхэлсэн гэсэн чинь зураг эдитлэж эхэлсэн гэсэн. Би болохоор 20 хүрээг 19-тэй. Тэгсэн юмнээсээ амар мундаг яг ингээ харж байгаа болохоор өөрийнхөө нэг тийм үнцгийг олцсон, өөрийгөө илэрхийлэмж олцсон, тэг анхныхаа клипийг хүртэл хийгээд үзсэн. Яг ер нь бол яг энэ бүхний чинь одоо inspiration гэх юм уу те. Тэр нь яг юу байдаг вэ? Одоо тэгснэг яг өөрийнхөө мэргэжил нь болохоор юмж байгаа даа шүү те. Ингээ сонирхлоо үдээ зэрэгт нь ингээ хөгжүүлээд аваад явах хамгийн том inspiration яг юу байсан бэ? Зураг юм болов уу? Манай аав зурагчин байсан. Ээж бас юу юм тийм хүн мэргэжилтэй интерьер дизайнер. Тэгээд аав ээж хоёрын жоохон холимог гэж магадгүй. Тэгээд би болохоор яхаа энийг ээж үсгэл ах л та би гэтээ юм ч олно гэж ерөөсөө боддгоо. Тэгээд сурч байгаа. Ягаад юм ч болохгүй гэхэлэр нүг би 10 жилдээ биологид аягүй сайн байсан. Сайн гэж юу н аягүй сонирхолтой. Тэгээд биологийн багш маань ингээд намайг ингээд магтаад тэгээд ер нь бол эмчгээд ойлгоцсон байсан. Өөрийгөө эмч болно гэд. Гэтэ яг одоо болохгүй юм байлээ л дээ. Одоо тийм яах гэж байна? Гэтэ ер нь одоо ингээд би чинь яг өмнө жилээс ингээд бүр мэржлээ сайжруулалтыг баталгаажуулсан дотроо гэтээ ээжтэй бол хэлэг бил дээ. Ер нь одоо хэлж байгаа юм. Ингээ аль биесээр мэддэж байна гэж. Тийм тэгээд би нөгөө нэг 10 жилээ төгсөө шууд сургуульд орсон. Нөгөө капер хэрэг авсан байсан бол одоо би яг ингээд график дизайн юмрх юм дуртайгаа мэдээд арай өөр сургуульд сурч байсан байж магадгүй. Одоо нөгөө нэг карантин болоод жил нөхгүй байгаа штэ. Тэгээд ер нь энэ хугацааг яаж ашиглаж чинь баяр аав шүү манай карантин гэж ирээд. Тэр болохоор би бас энэ чинь нөгөө нэг саяны тусал гэдэг клип чинь болохоор миний анхны хэвгүй юу. Тэгээ сая би яхаад өөр бас нэг клип шиг юм хийсэн. Тэр тийм үгүй хүмүүст хийж өгсөн. Арай цацдаг байгаа гэсэн үг шүү дээ. Цацдаг. Тийм үү?
нэг 2 охин нэг клип. Улаанбаатарын унган залуу хаа тийм клип зүгээр тэр 2 охинтой уулзаад тэгээ нөгөө мэрэгжлийн камер барьж үзсэн гэсэн шүү дээ. Тэр үед чинь ингээд анх удаа барьж үзээ. Тэрнүүд анх ойлгодгүй яг хүмүүсээс газ би ингэмээр юм ингээ асуугаад тэгээд тэгж 2 дахь клип байсан. Тэр нь одоо YouTube дээр байгаа юу? Шууд үзүүл. Бага. Надаас нууцаар тэмээ татдгийг чинь мэднэ. Найзуудтайгаа зүгрипад суудгийг чинь мэднэ. Таксидж хүргэж өгчөд алхаад хайрдгийг чинь мэднэ. Суудгийг чинь мэднэ. Тийм дээр болохоор яг чиний нөгөө нэг графит юу лээ эвлүүлэг болно их араагүй юм шиг байна те. Зүгээр дүрслэмасаа над дуунд нь ерөөсө тохирохгүй байсан миний хэлэлэг. Тийм зүгээр эффект өгөөл хэлүүлээд өгч. Харин тэр тусал дээр нь болохоор бүр нилээн тийм ажиллагаатай яг манай хүний үндсэн өнгөтрхүүд нэр гарч илээ те. Яа ингээд гэтээ чи ихлэд хэлсэн шүү дээ те. Ямар ч нөгөө нэг одоо төсөөлөлгүй байжгаад ямар ч дэгдэглээ хар зураггүйгээр шууд ингээд өрсөнүүдээ авцсан. Тэнгүүтээ ингээд дараа нь чинь төсөөлөл байгаа шүү дээ. Ер нь яг тэр авсан төрсөндөө хязгаарлагдаж одоо бүтээлээ одоо тэр видеогоо хийсэн үү, эдитэлсэн үү альсгүй бол яг одоо юу гэдэг өөрийнхөө тэр гаргасан санаан дээрээ төрсүүдээ авч ашигласан уу? Шууд дүрсэндээ жоохон баригдсан. Одоо жишээ нөгөө нэг хүмүүсээс инспирэшн авахаар одоо нөгөө нэг 2 охин залуу ингээд хөтлөж байгаа гар мар айгууд ажгүй харагдсан. Гэтэ надад ерөөсөө тийм дүрс байгаагүй. Тэгээ байгаа дүрсэндээ тохируулаад. Тэгээ 5 минутын дуу болохоор нэлээд ажиллагаатай байсан. Эхлэх гэж 1 минут, дунд нь ахаад 1 минут тэгээ жоохон хэцүү байсан. Тэгээд хийсэн чинь хүмүүс хийсэн мэт хараад захиалга гой санал маань хэрж ийн үү? Яаж ийна? Дахиад 2 клипний урилга юм уу, клипний санал. Тэгээд нэг дахиад би юунд орох гэдэг ойлгоогүй нэг богино хэмжээний кино шиг юм гэсэн. Тэгээд тийм байгаа. Тэгээд нөгөө нэг клипээ ээжтэй үзүүлсэн чинь нэг палаж өмсгөө байсан яг 5 дахь гишүүн шиг эрэхтэй өгч харагдаад тийм байсан. Одоо ингээд чиний Instagram ч юм уу те видеог чинь аав ээж нь үзсэн байгаа шүү дээ. Аав ээж нь юу нэг энийг яаж хүлээж авдаг вэ? Ээж аав бол ерөөсөө дэмждэг. Ер нь хинч дэмждэг наа. Тэгээд ч аль биесээр нэг хийцэн. Одоо яах вэ? Харин ээж чинь ингээд үзэн тэр гээд стори тэр бол сайхнаас одоо нөгөө нэг ээж намайг хичээлээ хийхгүй компьютер ард ингээд дантаа суудаг. Зураг зураал гитар дараа суучдаг. Чи ер нь одоо юм болох юм уу гэдэг тэр нь жоохон эсрэг байр суурьтай байдаг. Аа бол бүр чиний клип гэж юу байдаг ингээд тэр нь жоохон ууртай байдаг. Тэгээд клипээ үзүүлсэн чинь ээж жоохон хүлэн зөвшөөрөөд за гоё юм гэдгийгсэн. Тэр надад жоохон байгаа. Тэгээ өсөл зоригтой байвал өөрийгөө батлал гоё л юм те. Бас гитар тоглодог ч гэдэг нэрээ. Гэдэг хөнгөн cover дээр идэгтэй. Тийм. Гитар болохоор гитар тоглоод 7 жил болж байгаа. Вау. 7 жил укулеле дараад укулеле сайхнаас сурсан. Тэгээ нөгөө гитар сурсан байсан болохоор нөгөө суурлаад укулелег айгу хурдан сурсан. Яг одоо ингээд одоо яг 20 хүрч байгаа насны хүүхдүүд хүмүүс ийм ондог бахнэ гэдэг янз янзын гэдэгтэй жижиг үнэхээр өөрөө ингээд сонирхоод хиймээр байна гэх юм бол шууд барьж аваад хийчдэг амар их урам зориг аваасаа гэж бодчих шүү манайхаа. Манай хартнуудаа. Ямар хуу дуу муу сонсдог вэ? Би нөгөө мейнстрим дуунууд дургу нөгөө юу сонсдог. Шөнийн галт хэрэг сонсдог. Шөнийн галт хэргийн зөөлөн тэр дуу хамгийн дуртай. Монгол дээр үеийн дуунуудыг сонсдог. Хонх хамлаг. Гадаадуудаас гэвэл Даян Турдыг сонсдог. Нөгөө Яланд Чапи 2. Тэгээд өгсөн загас дээрээ тэр хоёроо Монгол дээл өмсгөөд идэж хийсэн. Ерөнхийдөө ямар сонирхолтой тий. Яа тэр нөгөө хэлхий зураг яцэлцээ. Ямар зураг лээ? Батлагын нэг зураг байсан. Тавируулаад нэг бах юм. Тэр болохоор эхлээд өөрийнх нь зургийг амталцсан. Тэгээд өндөгний бэкграундтай байсан болохоор би цагаан хувцастай өндөгний бэкграунд дээр цагаан хувцас баг ингээд уус чарагдаад байсан болохоор батулгыг тавьсан. Тэгээд батулгыг тавьсан чинь артлан жоохон хоосон байсан. Хоосон бахаар нь элбэг дорж энэ хоёрыг тавьсан. Тэгээд тавиад дахиад хоосоо харагдаад бахаар нь доор нь 5 шум мал тавьсан.
Ер нь бол чиний зургийн эдитний санаа болол ингээл нөгөө нэг юу гэдэг өөрийнхөө эдитэлж байгаа тэр үйл явцаа процесс харж байгаа л нэмэл ингээл яваад байгаа юм шүү дээ. Ерөөсөө бүр яг за яг өнөө орой тийм юм ядчлан гэсэн юм байхгүй. Өнөө орой нэг суудаад юм хийчихэд даа гэл. Photoshop ороод ингээд сууж байгаа. Тэгээл нэг зураг бэлэн болсон. Цаашдаа тэгээ яг графикаараа явъя гэж бодож байна уу? Эсвэл ямар ч гэсэн чи хэмжээр төгсөх юм шүү дээ. Цаашдаа би юм нэг дуртай юм хийн гэвэл график дизайнер тийм анимашн бол арай биш. График дизайнер тийм постэр хийдэг юм ингээд чөлөөтэй байдаг тийм юм юм ч бол тийм бас шууд харин хэр хаяхгүй л мэрэгчлээ их бодлоо. туснаа. Тэгээд ер нь бол чи биологтой сайн байсан болохоор л тэгээд дэмжиж болно гэд бодоод хэмжээ сонгоцсон юм. Гэтэ ер нь бол ангаахт ч бас орохт чинь нэг амар амархан бол биш үстэй те. Ээш мэш нэлээ өндөр оноотой нэлээ гайгүй бийж ангаах ордог шүү дээ. Тийм ээштэй бэлдсэн тэгээд нөгөө нэг юу ер нь бол ангаах талдаа сонирхолтой байсан. Гэтэ бүр яг ирээдүйд яг ангаах гэж юу гэдгээ сайн ойлгоогүй тэгээд яг эмч гэдгээ ойлгоогүй хэдэн жил сурахаж бараг мэдхгүй шууд эмч гээл тэгээд дайраад шууд гарцсан. Яг тэтгэлтэй дийлэнх юм жоох. Яг энэ тэгээд байдаг шүү дээ. Бас нэг сод гэрэл бюрогийн сод гэрэлчийн зургийг амар гоё амжилтсан байсан ч цач өөрийнхөө аккаунт дээр постлцсан байсан лээ. Тэгээд чи тэрийг цач өөрөө санал тавьсан юм уу? Чи өөрөө зүгээр дураараа хийсэн юм уу? Дураараа. Хинт нөгөө хүмүүс надад ерөөсө захиалган хаалга өгдөггүй юм. Аха. Тэгээд тэр зургийг харсан гой санагдаад тэгээд дөрөв шиг зураг харна нөгөө нэг Queen-ийн Bohemian Rhapsody шиг ингээд тэгэл арчлын бэкграундыг өгөөд тэгээд хийгээд таагалцсан гэсэн чинь харин өөрөө хийцэн тасна гоё. Харин тийм байсан тийм. Хөрхөн тийм өөрөө амишн чиг story интернетээс шүү. Жижиг сажиг юмнууд ингээд лайр анзаард юм аяар сонирхолтой гоё хөрхөн байдаг. Тийм тэгээд нөгөө нэг 88 Rising-ийн No гэдэг рэпер байдаг. Хятад тэрний коллежиг хийсэн чинь өөрийнхөө пэйж утсан дээр тавиад руу буцаад юм бичсэн. Тэр нь аюу гоё. Тийм. Чи ямар сургууль төгссөн? Бас хятад хэлтэй биш үү? 10 жилээ. Яс сургууль төгссөн. 10 жилээ 23 дахь сургууль төгссөн. Хятад хэлтэй. Хятад хэлээ хаан сурсан юм? 23 гадаад хэлний сургууль. Сонгож судалдаг шүү дээ хэлээ нэрээ. Манай төвийн л хүн юм байна тийм. Чин хортонгууд гээд одоо яг тайдын гээд юм үзэж харж байгаа юмнууд гэдэг ч юм уу нэг юмд хандж байгаа нь ингээл өөрөө өөрийгөө хөгжүүлж байгаа нээр өөр идэг л та. Тэгээд одоо яг зарим гээд яг тгийж чадахгүй байгаа хүмүүс байдаг бас. Тэгээд яг юугаараа ялгаатай юм шиг санагддаг вэ? Тэр хүмүүст байгаа эсвэл чи тэр хүмүүсээс ингээд жоох ийм онцлог юм байна гэдэг ч юм уу нэг тиймэрхүү мэдрэмж авч ийсэн байгаа юу? Ер нь бол 20 настан гэхгүй нөгөө нэг одоо Instagram үзчихэл миний янзлан зургийг өөрийнхөө профайл дээрээ тавьж байгаа юм жоохон охтууд байдаг. Тэгээд тэр охтуудад бол ингээд хүн дуурайх хэрэггүй л гэж хэлээ да. Өөрийнхөө л байна гэсэн шүү дээ. Тэр надад ингээд жоохон санагддаг. Тэг чи хэлжсэн үү чи хаахаа хүний зураг аваад байгаа юм биш гэж. Гүү тэг зүгээр блоклчдаг. Дахиж бити үзээсэй гэж та доо. Яг уу тэгжээд удахгүй нөгөө нэг тэд нар чинь нэг 16-тай гэж утгаад 19 20 хүрэхээрээ шал өөр болчихно. Тэгэл тэр үеийнхаа өөрөөс жоох ичгэл. Чаас нэг масуумаар байна. Монгол график дизайнер гэдэг ч юм уу зураг автаж байгаа хүмүүсээс харж явдаг хүн байдгүй. Одоо гайгуудээ гээд багтдаг ч юм уу юм суралцдаг. Бага бишрэлт гэдэг хүн байдаг. Тэр болохоор гадаадд байдаг хүн. Тэгээд би утсан дээрээ нөгөө аппликейшнээр янзлаг байж байгаад болоод Photoshop татсан одоо нөгөө нэг шалтгаан болохоор тэр хүн. Бишрэлт гэдэг тийм үү? Instagram нэг юм. Тэгээд юм асууж исэн юм уу зүгээр л харж авдаг. Гүү намайг байдаг ч юм.
Би л харж байгаа л ер нь гоё шүү гэж боддог. За намайгийн Instagram-аас нэг зургийг энэ зураг яаж бүтсэн бэ гэдэг түүхийг асуумаар санагдсан л та. Тэр нь болохоор Тэрийг харуулаа авчи тий. тэгээ Таашаа. энийг бэлтгэж өгөх нэг юм зураг байгаа юм л та. Энэ амар сонирхолтой санагдсан. Яагаад энэ хүнийг те ингэж идэлэх болов ингээд юм зүрхэн дотор тэгснэ ингээд тааталт нь бахан Hello Kitty мэтнүү тавьсан. Тэр нэг том бант тавьсан. Энэ зураг яаж бүтсэн бэ? Энэ зураг болохоор нэг хэсэг нөгөө нэг бэлэгт гişүүний мем айгуух явсан нөгөө нэг шудрагс гэдэг. Тэгээд бэлэгт гişүүн гэж хагаал PNG болгож аваад нөгөө нэг одоо template background бэлэн байсан байхгүй юу Pinterest-тэй. Тэгээд бэлэгт гişүүнийг тавиад тэгээд жоохон нөгөө нэг pinky girly болгохын тулд жоохон стикер нэмээд. Тэгээд өөрөө нэг тийм нэг тийм элдвэтэй царайтай байсан болохоор ингээд ер нь нөгөө нэг миний зургнуудыг харуул дандаа тийм дулаахан өнгөтэй байдаг. Ерөөсөө хүүтэн тийм цэнхэр өнгө ерөөсөө оруулдаг. Дандаа шар улаан, олбор шар өнгөтэй байдаг. Цэнхэр орсон гэсэн заавал шарын холцтой гэдэг ч юм уу. Ер нь одоо ингээд яг дизайнер хүнд ч юм уу те эсвэл зураг авдаг ч юм бэ нөө хинч байна уу ер нь яг өөрийн гэсэн нэг өнгө айс гэж юм байдаг шүү дээ. Одоо чи сайн хэлж юмэх ингээд дулаахан өнгөтэй байдгаа гэдэг. Тэр чинь өөрхийн энэ өнгө айсыг ер нь хэрхэн яаж олж авчихсан бэ? Гэл явах тусмаа чиний өнгө айс орж иж ирсэн үү? Эсвэл би уусаал ийм л байх ёстой гэж анханасаа бодож ирсэн үү? Нөгөө нэг багаар л гарч ирсэн баг. Нөгөө утсан дээр өмнө жил янзлжсэн зургнуудаа харахаар ингээд цэнхэр мэнхэр ямар ч нөгөө өнгөний зохицол авахгүй. Одоо болохоор нөгөө өнгөний зохицол багаар сураад ингээд холоос харж мараад ингээд эффект өгөөд ер нь өнгө айгуу чухал гэдгийг ойлгосон. Тэгээд би бол яг шар өнгө өндөртэй. Дулаахан Тэгвэл энд амар их чиний дуртай өнгө юм тий. Хальт ярихад энэ United Cafe гэдэг амар сонирхолтой газар байгаа биз та өмнө орж ирж байсан уу? Орж ирж байгаагүй сая л орж ирээд айгуу тухтай. Тэгээ ерөөсөө Grand Plaza-ыг хажууд идэг зүүн талд нь United Cafe гэдэг гаднаас нэг амар тод хаяг нь онцгорч харагддгүй ч гэсэндээ дотор талынхын дизайн интерьер бүр үнэхээр гоё. Sponsored by гэдэг. Хизээ бид нар нэг хоёулаа sponsored by тэр гэж ярих юм бол тоо хүмүүсээ. За тэр жаа өөртөө газ реклами пауз явуулсан. За би ч жоохон дуртай үний хайж суусан чи толгомдаа байна. Одоо нөгөө нэг ер нь бол яг намайгийн маань яг энэ ертөнц зүгээр амар тийм нууцлаг ингээд зүгээр л чамайг болыг инстаграмаар ч л бит хоёр амар одоохондоо дүгнээд байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд яг харангуут болохоор амар тийм нууцлаг тийм шинэ ертөнц байгаа байхгүй юу. Тэнгүүт ингээд одоо яг юу гэдэг чинь за чи 20 нас руу арай орог байгаа. Тэгээ 19 байгаа. Тэнгүүт ингээд ер нь чи өөрийнхөө 30 насыг ч юм уу те эсвэл 25 насыг ер нь яг ямар байдлаар төсөөлдөг вэ? 25 таа болонготой 25 настай оюун намаа хин байх вэ? Тэгээ юу байх вэ? Хаана явах вэ? Би яг сургуулаа төгсөж байна. Анааха төгсөөд 25 тав. Тийм. 6 жил сургуулаа. Тийм. За. Анааха төгсөөд тэгээд ер нь нэг одоо сурж байгаагийн хажуугаар нэг жижиг сажиг юм хийгээд байгаа шүү дээ. Тэднэрийг арай ингээд гайгүй дэвшлүүлээд ер нь зөндөө юм хийцэн л авах. Тэгээд сургуулаа төгссөн байх. Нөхөрөөрөө байхгүй байх. Найз залуутай юм уу? Бага. Вау, тийм. Найз залуутай яаж танилцж байсан юм? Чамтаас чацаа юу? Жаа хөө. Наатай чицүү. Үзэж яг одоо та хэдийн үеийнхний үерхэл ер нь хэрхэн авч ийн? Одоо яах вэ? Тийм. Одоогийн 20 тунгууд гэсэн. Тэгэхээр яаж одоо үйлдэггүй? Facebook, Instagram-аар их танилцж гин үү? Яаж юм? Ер нь Instagram-аар юм бичдэг. Бичлэлцдэг л байх. Ер нь бичлэлцдэг. Ахаа тэгээд уулзаж үзэж мэдээ. Тийм. Нөгөө нэг сүүлд сонирхолтой болсон юм гэрэл нэг өдөр нэг ивентэд очсон чинь ингээд намайг ингээд харцсан гинэ. Харцсан байжгаад 2 цагийн дараа миний Instagram-ыг олоод тэгээд дагцсан байсан. Тэгээ одоо бид хоёр аюу сайн найзууд. Одоо бид хоёр үргэж байгаа гэж байгаа юм чинь. Ер нь чам руу залуучууд бэнд нар хэр бичиж байна? Чист гоё юм аа. Хээ шүү. Нөгөө одоо 1000 followers давсан чинь жоохон бичээд 500 давсан чинь арай ингээ бичээд би хүмүүс чууд ингээ амар төрмгийн юу андаа манда гэж сүлдээ бүр ингээ ороод ирд юм бэлээ. Тэнгүүд тэгэл
Би нөгөө реплайцаа хүн болгон дээр ингээд зүрх дараад хариу биччихдэг байсан. Тэгээ одоо жоохон ингээд болж байгаа. Одоо жоохон бие тааж байгаа гинэ. Тэгээ хариу мэрэг бичгээд аврах гэдэг шиг байна тий. Зурганд оршууд комент бичээд тэгээд би бүр юу вэ гэдэг. Өөрийгөө мэдэр гэж. Одоо ингээд юу тийм чиний насны тийм 19 дэх ингээд амар олон үеийн чин залуучууд байгаа штэ. Тэнгүүт ингээд яг уу одоо ингээд юу тийм өөрийгөө олоогүй ч юм уу эсвэл бол ингээд юу хийхээ мэдгүй эсвэл ингээд жишээлбэл карантины үеэр ингээд зүгээр гэртээ сууж байгаа ч юм уу хүүхдүүд олон байгаа хэл та. Тэр хүмүүст юу тийм одоо ингээд нэг тийм гоё инспирэшн болох гоё үг гэх юм бол үеийн хүмүүс гараад гэрээсээ гараад юу ч хамаагүй хийж үзэх. Маска зүгээд төө. Юу ч хамаагүй. Тэгвэл намайгийн үед юу ч хамаагүй юу хийж ин да. Би юу ч хамаагүй зураг зурж байгаа. Зураг зурж байгаа. Зураг зураад тэр зургаад зарж байгаа. Вау. Тэгээд зарсан мөнгөөрөө юм хийж байгаа. Лайктагаа. Ямар хуу чиглэлээр зурдیں۔ Ямар зураг? Нөгөө нэг яг коллеж гэл зурдаг. Одоо нөгөө нэг би чи анаагаар сурдаг шүү дээ. Сүүл зурсан зураг гэвэл ингээд үтрээ шүү дээ. За. Үтрийн дээр ингээд үтрийгээд ингээд зурангуудаа доор нь мөөг зураад мөөгнөөсөө ингээд 7 хоног солон гаргаад дээр нь нүд зураад энэ дээрээсээ кактустай энэ дээрээсээ нөгөө jellyfish тийм юм зураад тэгээд бичүүд боцсон юмнууд бол айтайхан харагдуултаа зурчдаг. Ямар хөө хүмүүс хэр авч ийн ер нь авъя гэж дахиад ямаасгүй зурсан зураг харж чад авъя гэж юм уу? Үгүй би нөгөө нэг стори хийсэн байхгүй юу? First зүгээр ингээд баг хүн авахгүй л гэж бодоод тэгээд нэг зураг зарсаа. Нууц шил дээр тэр чинь нөгөө нэг хэр том хэмжээтэй зураг. Ийм хэмжээтэй. Тэгээд нэг юм дөрвөлжин. Тэрийг би 20,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө bubble tea авч байсан. Гэтэ гоё юм тий. Гэтэ хамгийн чинь ихний зарсан зурагаараа bubble tea авч явах тэр зүгээр энгийн үед авч явдаг bubble нь шал өөр юм баг тий. Амт нь юу хэр өөрсөн. бабл тинтертэй юм уу? Тэртэй зүүнүүд. Бүр дагаад нь ялгарх гад юм уу? Ингээд ч ингээс сууж зүгээр ингээ битэ. Кимэр саныг одоо штэ ер нь ингээд чи одоо юу гэдэг одоо хоёр дахь курс шүү дээ тий. Нэг курс лөө. Хоёр байх ёстой гэсэн шүү дээ. Одоо чинь хаврын үйл тий. Тэгвэл намар бол явцсан юм штэ. Намар их дүнгижтэл чи эхэлж байхад тэгээд дээрээс нь өөрийнхөө одоо нөгөө нэг юм фото коллеж энтрээр хэрхэн яаж тогтоож ирсэн бай цагаа. Ангаах хичээл чинь бас нэлээд их байх шүү дээ. Ангаах хичээл ихтэй. Яг уу нэг их бол биш би нөгөө нэг курс ахад судалж байгаа болохоор хичээлүүдээ ер нь мэдж байгаа. Одоохондоо гайгүй. Тийм одоохондоо гайгүй. Тэгээд яг дуртай юмд бол бүр унтахгүй цаг гаргацдаг. Ингээд өглөө хичээлдээ ингэж аваад орой ингээд зургийн амлаас гадаг. Тэгээд ээж тэрийг айгу буруу цагийн менежмент хөө гээд айгу загнадаг. Унтахгүй хэдүүд яг уу? Унтахгүй заримдаа гэтээ бас нөгөө анахаа арай л зү. Унтахгүй бараг нэг 2 өдөр яваал. Хайр сас сурцдаг. Ер нь ингээд нойр айгу багсаа сурцдаг. 2 өдөр нойргүй хот энгийн үзэгдлөө. Чиний хувьд? Ер нь гайгүй. Зүгээр. Чи унтсан юм уу? Тагаа. Чи унтсан 4 цаг унтсан гэж тэгээс л шүү дээ. Ангаа хавьт нь жоохон тийм байт юм шүү тий. Instagram эдрээс чамааг айгүй олон хүн крашлдаг байх надаас эхлүүлээд чи крашлдаг хүн байдгүй. Эрэгтэй юу? Мэдгүй. Эмэгтэй ч бол. Тийм. Монгол хүмүүс. Монгол уу? Тэндэг хүн байвал жоохон тэрний тухайн тэр. Тийм бол нэгний крашлдаг хүний чинь дараагийн дугаар дээр оруулчихлаа л. Би нөгөө зураг янзлахад тайхаар дандаа өөрийгөө янзлахаас удаад тэгээд заримдаа нөгөө фоллоу хийж байгаа хүмүүс рүү ороод хөргөн хүн байна уу гэдэг ингээд дуртай хүмүүсээ олох гээд тэгэхээр яг байдгүй маа. Тэгээд би дуртай хүнээ олсон сод гэл. Тэгээд юм аа тийм байжсэн. Нэртэй краш юм аа. Ихтэй краш нь олон л ах хэвээр даа. Ихтэй байхгүй. Яг ингээд бас сонирхолтой санагдаад идэг юм ингээд яг нэг арай нэг амар насны зүрх бид нарт байхгүй л дээ. Гэхдээ амар өөр ертөнц ингээд өөр мэдрэмж мэдрэгдээд идэг байхгүй юу? Тэнгүүт яг найзлах гэдэг ч юм уу эсвэл үерхэл лидер дээр
харилцаа чинь ингээд үерхлээр жишээ нь одоо зөвхөн сошиал үерхэл идэр хийж үзсэн үү? Гүү үзег. Тэгэхээр ч жоохон эвгүй хаа. Ингээд төсөөлөөгөө хүнтэй тэгээ харьцаад тахаар шүү дээ. Би бол тэгвэл шууд уулзъя л гэж. Зүгээр шууд уулзъя. Хинамэр нүрийгөө зүгээр яг 3 үгээр одоо илэрхийлвэл ямар 3 үгийг чамааг илэрхийлэх вэ? За, өндөг, загас, үхэр. Ягаад? Ингээд миний бүх зурган дээр энэ 3 байдаг. Тийм. За, өндөг болохоор одоо миний зүйцэн байгаа юм өндөгтэй. Аха, харсан. Шарсан өндөг гэлээ. Тэгээ би бас Facebook дээр ингээд зүгээр өндөг гэдэг групп хийдэг. Өндөг нь зүгээр дуртай. Загас нь болохоор миний нөгөө нэг ингээд далайд орохоор зөндөө олон төрлийн загас магас зөндөө олон юм гэж штэ. Тийм утгаараа ер нь далай, загас, ус тийм хүү өндөжтэй. Ер нь загас нь дуртай. Тэгээд үхэр нь болохоор үхэр дуртай тий. Нөгөө нэг гэхдээ алга үхэртэй. Тийм. Нөгөө нэг сайлны үнэ. Тийм. Алга. Тэгээд одоо нөгөө нэг интернет очиод таалагдвал би ингээд үхэр шиг постэр зураг авахулдаг. Өгдөглөө. Тийм. Үхэртэй цүнх байгаа, кейс байгаа, амьс байгаа, ийм crop top байгаа, өмд байгаа. Ер нь үхэртэй холбоотой бүх юмыг цуглуулдаг. Бас аим гой хувцалтай шүү дээ. Нэг цодон байдаг ер нь бол. Би нөгөө нэг юу сонсдог, амьд хөгжим сонсдог байсан. Тэгээд нэг 2-3 жилийн өмнө ер нь одоо ч гэсэн заримдаа ингээд дүү мөгээ харах гад гарахтаа уруулаа хараар будаад тэг ингээд чокер мокро зүгээд нөгөө нэг сая сургуульд танилцах удаачлаг болоод тэгэхээр би нөгөө нэг ингээд юм шалтан хүүхдийн осортой ингээд юу хүзүүний зүйлт хийгээд ингээд баахан ингээд нөгөө нэг сүлбэр зүүр дээр хатгаад тэгээ хатгаснаа ингээд нөгөө нэг paper clip гэдэг шиг лээ. Нөгөө нэг хэдүүлээ. Цаасны хавчаараар ингээд бэцнаа цаасны хавчаараар им цолоод им унжуулаад тэгээд би аав ээжтэй чад би одоо ингээд танилцах хамдаа ингээд явлаа гэдгсэн чинь гоё юм одоо ингээд халууны шил унжуулчих тэгээд тэгээд намайг ер нь жоохон ингээд гажигтай гэж боддог. Тэгээд ер нь гэхдээ яхаа эрэг талаараа манайхан жоохон сонин шүү гэхдээ тэр нь хөөрхөн ч юм уу ээж бол тэгэж боддог. Түүлээс чааг аим тодорхой хэмжээр ойлгодог юм байна тий. Ээж бол ер нь юун дээр ч дэмждэг. Гэтэ нөгөө нэг цагийн менежмент буруу байгаагаас болоод нөгөө нэг амг ер нь ингээд PC чин гэж яддаг. Би нөгөө нэг видео тоглоом тоглодог. Ямар? Яа тоглоом? Лол тоглодог. Лол бүр ингээд тоглоод ингээд улаарч чаар ээж намайг ээж нөгөө нэг Dota л гэж мэддэг. Тоглоомын дундаас тэгэл одоо энэ ингээд анет мадууд хэлж байхгүй. Одоо энэ анет чи ингээд Dota ч болсон юм байна. Одоо ингээд сайн байна гэл. Тэгээд яриад. Дүүн гиснээс намайг айл мэддэг хүүхдээ. Айлын 5. Аха, хитэн нэг л дүүтэй. Зэ. Дүүн хэдэн насны зүрхтэй? 5. Адаас айгүй өөр хүн байдаг. Бонгор хүүхдээ гэдэгтэй. Айгүй томнуудтэй. Би болохоор аавыгаа дөрөсөн. Ямар нэг шивээс юм уу person байдаг. Байдаг. Гэтэ байгаа. Гэтэ ээж мэдтгүү. Одоо гэтэ ер нь хаа хэлэхэд одоо ээж чинь бүр энэ шиний бичиг үүдээ хаалыг мэдэж авах гэдэг. Би хамраа цоолж исэн. Одоо ингээд энэ хамар одоо цорхоогоо хилээ цоолж исэн. Тэгээ болоо. Одоо хамрын цорхоо хилэн битүү. Ээж алинч мэдтгүү. Цаадад 2 жил болж байгаа. Нэр нь нэг мэдтгүү. Гэрийнхаа ерөөсөө мэдтгүү. Би чи Instagram ашигладаг юм уу? Ашигладаг. Тэгээд чамайг дагддаг юм уу? Хамарчин цорхоо нэмэр илтлээс. Дагддаг. Би өгсөн засыг дагдаг. Тэгтээ. Ер нь намайг дээр Instagram дээр хэр их цаг зарцуулж байна. Ер нь бол 2 аккаунт хөтлж явж байгаа шүү дээ. Нэг нь personal, нэг нь болохоор public. Тэгэхээр 2 Instagram дээр зориулаад энэ хэр их цагийг 7 хоногт ч юм уу өдөрт ч юм уу зарцуулж байна. Нөгөө нэг яг Eukran дээр болохоор яг өөрийнхөө хувийн амьдралын жоохон юмнуудыг гаргаад одоо нэг Eukran дээр edit хийх байгаа. Тэр сая клип хийсэн гэдэг чинь өгсөн загас дээр бол нэлээд том юм болчихж байгаа. Тэгээд ер нь зураг янзлах чинь нөгөө нэг яг тэр үеэсээ хамаарчдаг. Тэгэл айгу хурдан янзлаад усч юм бол хурдан экспортлал өгсөн загастай хийгээл тэгэл унтчихдаг. Нэг Instagram дээр зовдөггүй. Тэгвэл эдэлхтэй тэр хугацаа зарцуулаад бусад үед нь бол тэгээл зөв оруулж аваад болчихдог. Нэрээс нэг амар хууч мухаад байдаггүй. Гайгүй шүү дээ. Тэгээд удахгүй би 10 зураг янзлсан байгаа.
нөгөө нэг одоо постлоогүй. Тэгээ утахгүй тэрийг ингээ бүр коллеж болоход ингээд бүгдээ наа гэж цацж байгаа. Бүүм их жаа шүү дээ. Тэр зургнууд болохоор миний өмнө хяналтжсэн зургнуудаас айгүй өөр баг сюрприз барих юм бодохгүй. Одоо би нэг юм гарах чинь л да. Чи ингэ түрүү хэлсэн шүү дээ. Жишээлбэл мал нэг байшин байлгаж тул ханаас нүд гаргаж ийл нүдний ингээл амжуулаад те ингэж мингээл яаж байгаа. Тэнгүүт ер нь ингээ чаа гадуур явахт чинь ингээл усаа гадуур цэчээр өнцөг шүү дээ те. Тэнгүүт ингээ тэр болгоноос юу гэдэг чинь одоо ингээл өнцөг болгоныг аваад тах биш өнцөг болгоныг хараад тах биш нэг сонгодог байх л та. Тэр сонголтыг яаж хийдэг? Одоо жишээ нь тэр залгуур байна. Тэр залгуураас ингээд юу гаргаж болно? Octopus чи юу лээ? Наймаалчны хөл гаргаад ингээд бүр ингээд 100-аад зунгааралтуулаад энд тавьчраад тэгээд наймаалчны хөлний энд гам чинь наймаалчны өгсөн толгойг энэ төр санал дээр тавьчих чинь ингээд шууд цаанаас ингээд ботчдаг. Өгсөн толгойноос нь ингээд цусын ингээд нөх хөдлөгдөг болгочих болно. Тийм. Тэгэл янзлцдаг. Ерөөсөө ботдгоо. Тэгээ хүний ингээд imagination бүр яг нөө төсөөлөх чадвар амар лаг хөгжсөн байхгүй те. Би бол тэр яг амар олон ингээд ингэсэн нэг чамаа хэлэнгүүт нэрээ 8 айлж болохгүй ингэж бодож байгаа шишээ нэ те. Тэрнийхээ амар юу ядгүй л юм байна. Шал өөр юм байна. Нэг зовоо дээдгүй шууд хараад төсөөлөл 8 гэл. Чиний ингээд ертөнцийг үзэх үзэл чиний ертөнц цагаан штэ. Ер нь хэрхэн бүрлдсэн бэ? Гэх юм уу одоо нэг өөрөө бүтээсэн альсгүй бол хин нэгэн хүн амар чамд нөлөөлсөн юм уу? За нөлөөлсөн гэвэл би багтаа ном уншдаг гэсэн. Багтаа одоо бол байлцсан. Багтаа ном уншаад бүр ингээд суугаад уйлж муулаад ихэр төлөж болдог. Нөгөө нэг болор эртний хишигт гэдэг ном байдаг. Нохооны тухай. Одоо бараг хаачиг шиг. Тэрийг уран зохиолын ном гэсэн үг шүү дээ. Тийм. Тэрийг уншаад бүр ингээд өгтлээ байлжсэн. Тэгээд багтаа жоохон ном уншдаг байсны ач гэж болох байх. Кино бол ерөөсөө нэг үздэггүй. Тэгээд нөгөө нэг төдвийн үйл ажиллагаах онцгой учрлууд тэгээд тэр номыг айгу бүр ингээд цэглэлтлээ уншсан. Тэгээд хаанаас нь ч асуусан тэр гэд хэлдэг. Тэгээд тэр ном ер нь ном жоохон нөлөөсөн баг. Гэтэ одоо уншдаг болохоор бас бодлоо. Тогтцсон байдаг л хэ. Одоо юу харж үзэж байна? YouTube үзэж байна. Pinterest. Тэгээд зөндөө олон артистууд байгаа. Гадаадын Оросын график дизайн ер нь гоё гэж боддог. Японы дээр үеийн график дизайнерууд бас сайн гэж боддог. Нилээн судалгаа бас хийдэг бахтэй ер нь бол яг иймэрхүү төрлийн одоо бүтээлүүд гаргахын тулд тийм зөндөө олон хүмүүс дагаал байшин үзэл хийсэн бичлэгийн үзэл. Одоо яг номогийн яг чамайг дагдаг биш чи дагдаг хүмүүсүүд байгаа шүү дээ тий 500 дүүн баг шиг байсан тий тэр хүмүүсүүдийн чинь яг хэрхэн ямар төрлийн хүмүүс л чинь чиний найзууд уу эсвэл бол яг ийм артист хүмүүс үү? За нэг 50% нь миний таньдаг хүмүүс 30% нь одоо нөгөө нэг од модууд тэгээд 20% нь артистууд одоо нөгөө нэг яг миний сонирхдаг төрлийн артистууд тэд нар байдаг. Чиний үед одоо од хүмүүс нь хэн ах уу жишээ нь? Содгэрл. За өөр нэг нь Doja Cat, No. нөгөө яг миний нөгөө коллеж хийсэн байгаа хүмүүсээ чи одоо яг ингээд хийж байгаа зураг авч байгаа, зураг амсалж байгаа гэдэг ч юм уу хийж байгаа юм аа зүгээр л хобби миний дуртай зүйл гэж харж гин үү эсвэл бол илүү урлаг талаас нь мэдэрч гин үү цаашдаа яах боломжтой юм байна гэдэг талаас нь бодож гин үү? Ер нь нөгөө нэг цаашлаад би яг энэ чиглэлээр л энэ юмнуудаа хийгээл явна гэж боддог. Дуртай юм. Хойлоо. Илүү нөгөө нэг бодтой болохоол баг мэрэгжлийн хэмжээнд үү? Одоо амьдралынхаа туршлагыг хийж амьдрна гэж бодож байна гэж үү? Тийм. Тэгэж бод. Тэгэхээр яг чиний одоо гэдэг хобби гэдэг ажил гэсэн үг үү? Ийм нэг тодорхойлт хэлэх юм бол дуртай юм ажиллаа болгоод амьдрна. Тэгвэл чиний одоо хийж байгаа урлаг мөн үү? Мөн. Тэгвэл чиний хийж байгаа юм яг чи өөртөө зориулж хийдэг үү, хүмүүст зориулж хийдэг үү? Өөртөө зориулаад таалагдсан юм аа ингээд хүмүүст үзүүлэхээр таалагддаг. Тэгээд надаа гоё санагддаг. Тэгээд одоо кайф авдаг хийсэн юмнасаа.
чамд таалагдчихвэл хүмүүс таалагдахгүй байх нь чамд хамаатай юу хэр хамаагүй ер нь хэр хамаатай вэ? Ер нь хамаагүй. Одоо чинь нэг зураг анцлангууд хүмүүс ингээд орно. Одоо чинь нөгөө шүүмжлэг гэхгүй заримдаа өнгөн тийм байна, юм байна гингүүд ерөөс надад нэг хамааралгүй байдаг. За надад тухайн үед л таалагдсан тэгээ би хийсэн. Тэрнээс нэг хүмүүст нэг ингэж хийвэл хүмүүс таалагдана гэж ерөөсө боддгоо. Тухайн үед өөрөөхөө таалагдсан юм аа л хийчихдэг. За. Ингээд энэ удаагийнхын нэвтрүүлгийг өндөрлөе. Тэгээд бид хоёрын урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн оюун намында бүр маш их баярлалаа. За тэгээ гурлаа баяртайгаа хэлээд дуусгачих уу. За. Bye.